Хотын мэр асан Батүл хэвлэлийн хуралд зарлаж гонгинох боллоо. Гэхдээ бас их том сэдвээр өндөр өнцгөөс гонгинож байна. Түүний хэлснээр бол намайг л ерөнхийлөгч болохгүй төлөө зоригийн хэргийг ахин сэргээж хэлсээр гүтгэж хэлмэгдүүлж байна гэжээ. Юун яасан ерөнхийлөгч вүлээ? Ер нь бол түүнийг ерөнхийлөгч болгохыг сошиал ертөнцийн лалрууд нь лав зөвшөөрөхгүй. Түүнээс гадна таныхаа төлөө таныг минь хэлмэгдүүлэх гэж байгааг зогсоохын төлөө жагсаж цуглыйч гэхнэн одоо боломжгүй болгосон. Учир нь хотын мэр байхдаа таны минь бодож олсон шинэ бүтээл оновчтой санаачлагын дагуу жагсаж цуглах тухай хүсэлтэд өргөн барилал бол нийслэлийн шин захиргаа маань таны бодож олсон хэвшүүлсэн журмын дагуу төв талбай руу маань үзэсгэлэн худалдаа шоу концерт оруулчихна. Ардчлалын алтан хараацаа таны минь өнгөрсөн 4 жилд хийсэн хамгийн харгас бүтээл бол хүний хэвлэн нийтлэх эрхийг хааж боож харааж зүхэж энэ мэт жагсаж цуглаж эсэргүүцлээ илэрхийлэх явдлыг маш уран нарын аргаар тасан зогсоох тэр л явдал байсан билээ. Ардчлалын лидерүүд төрд гаргагцсан ард түмнийхээ эрхийг хамгийн нарийн аргаар хаан боож хамгийн муухайгаар хараан зүхэж байсныг ард түмэн лалрууч нь одоо мартаагүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сошиал ертөнцөөс аврал яриад хэрэггүй л байна. Фашистийн мэн цоллож байсан Женко бодлогыг чинь харин сошиал ертөнцийн бүгдээрээ түрхрэн шуугаж байгаад элбэгдорч сайхан бэлэг нарын савраас салгаад авчиж билээ. Таны хувьд бол энэ боломж хаалттай юм. Эрх хөрөгчд хүн хэвлэл хоёртоо байлдаж эхэлэх юм болов ер нь бол сайн явдгүй маа гэдгийг би бол энэ хэлэх хэрэгтэй. Хүний эрх чөлөө ардчил гэж юу хэлээд байгаа юм? Хэвлэлийн эрхийг хэлж байгаа, хүний эрхийг хэлж байгаа шүү. Тэгэхээр хүн хэвлэл хоёртоо дайрах хэрэггүй.